Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас Поро подкастыг цувралаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочин Хаул дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Мэжид Дорж. Бидний ярилцах сэдэв прокурорын дуудан эрүүлэх мэдэгдэх хуудасны талаар ярилцах болно. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе та бүхэнд. За тэгэхээр эрүүгийн хэрэг хянаа шийдвэрлэх тухай хуулинд дуудан эрүүлэх тухай ойлголт байдаг л да. Тэр дундаа прокурорын мэдэгдэх хуудасаар дуудан эрүүлнэ гэж заасан байдаг. Та энэ талын ойлголтыг сонсогчдод маань өгөхгүй юу? 2015 онд шинжилэн найруулсан эрүүгийн хэрэг хянаа шийдвэрлэх тухай хуульд нэлээд шинэлэг хэдэн зохицуулт орсны нэг нь бол энэ эрүүгийн хянаа шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар бүлэг заасан дуудан эрүүлэх ажиллагаагаа гэрч хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцаг шинжээч, ялагдагчийг бол мөрдөгчөөс шийдвэр танилцуулах, за мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар бол дуудан эрүүлж болохоор ингээд хуулийн зохицуулт байгаа. Тэгвэл прокурорын мэдэгдэлд яг юуг тусгасан байдгийм бэ? Прокурор шүүхийн мэдэгдэх хуудсанд бол дуудан эрүүлж байгаа хүний нэр, албан тушаал, оршин суугаа газрын хаяг, за ямар шалтгаанаар ямар зорилгоор дуудаж байгаа, хаана хизээ хүрэлцэн ирэх, за хэрвээ хүндтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол үүсэх эрхцэн үр дагавар. За ингээд прокурор шүүхээс гар үсэх зурж баталгаажуулснаар мэдэгдэх хуудсыг тухайн хүний оршин суугаа гэрийн хаягаар бол өргүүлдэг. За хэрвээ нөгөө эрүүлэх этгээд маань байхгүй тохиолдолд за түүний өмгөөлөгч эсвэл гэр бүлийн 18 наснд хүрсэн хүнд нь бас хүлээлгэж өгөхөөр ингээд хуулинд бол зохицуулсан ийм зохицуулт байгаа. За тэгэхээр цагдаагийн байгууллага аливаа хэргийн гэрч хохирогч, яллагдагч зэрэг хүмүүсээс мэдүүлэг авахдаа яг ямар журам баримталдаг юм бэ? Прокуророос заавал зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг баг. За гэрч хохирогч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэх, шинжээч, ялагдагчийг мэдүүлэг авах, түрүүнд дурдсан тийм шийдвэр танилцуулах, мөрдөн шалгаанд оролцуулахаар эрхэн дуудах талаар бол энэ шийдвэрлэх тухай хуулиар бол зохицуулсан. За мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч эсвэл прокурор шүүхийн шатанд шүүхийн мэдэгдэх хуудасаар гэрчийг дуудаж болохоор энэ зохицуулсан байна. За тэгэхээр мөрдөгчийн дуудан эрүүлэх, за нөгөө талдаа прокурорын мэдэгдэх хуудасаар дуудан эрүүлэх ажиллагаа хоорондоо юу н ялгаатай байдаг вэ? Прокурорын мэдэгдэх хуудасаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээг бол албадлага хэрэглэх, за хариуцлага хүлээлгэх хүнслэл болдог. За өөрөөр хэлбэл тухайн хүнийг албадан эрүүлэх, ялагчд бол цагдаа хорих дасан сэргийлэх арга хэмжээ авах бол үндэслэл болно. Тэгэхээр тухайн оролцогчийг зайлшгүй эрүүлэх шаардлагатай бол мөрдөгч прокурорын мэдэгдэх хуудасаар дуудан эрүүлэх саналаа прокурорт гаргаж шийдвэрлүүлнэ. 2017 онд шинжилэн найруулсан эрүүгийн хэрэг тухай хууль дээрх зохицуул шинээр орсон бөгөөд за хүний халдшгүй байх эрхийг хангах энэ баталгаанд болсон. За мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ийм чухал зохицуулт байгаа. Аливаа хэргийн холбогдогч маань одоо дуудан эрүүлэх хуудас тухайн хаягн дээр нь явуулах гэхээр хаягндаа байгаагүй ч юм уу тий. За эсвэл бүр албадан эрүүлэх болоод нөгөө хайгаад олддгүй ийм тохиолдолд ерэн сурчлага арга хэмжээ авдаг бахал та тийм ээ. Та энэ ойлголтыг бас сонсогчдод маань тайлбарлаж өгвөл. За 12-ын 4-р зүйлд бол ерэн сурчлага ажиллагаа явуулахаар энэ хуулийн зохицуулт орсон. Өөрөөр хэлбэл мөрдөгч хүн хуулийн этгээд зүйл хөрөнгийг олох зорилгоор ерэн сурвалжлах ажиллагааг за өөрийн санаачлагаар за эсвэл шүүхийн шийдвэр прокурорын даалгавраар ингээ явуулахаар заадаг. За шийдвэрт бол хүн байгаль газар нэгдэхгүй шийдэгдэн ялагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, гэрч гэх мэт. За эсвэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайсан шийдэгдэн ялагдагч, шүүгдэгч. За дараах нь бол худгаалагдсан, барьцаалагдсан хохирогч. За хэн болгонд тодорхойгүй зохицыг тогтоох. За эмнэлгээс орхосон бол нөгөө сэтгцийн өвчтөй одоо хүн. За мөн эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий эд зүйл бичиг баримт тээвэр ихсэл ингээ олохоор ингээд тусгасан байдаг. За тэгвэл энэ дуудан эрүүлэх мэдэгдэх хуудасны ач холбогдлын талаар та тайлбарлаж өгөхгүй юу? За өмнөх эрүүгийн байшин тохиолд бол хуулийг хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа ингэж наривчилж жомсон шинжтэй юм зохицуулт бол байдаггүй байснаас бол хүний эрх зөрчигдөх,
За иргэдийг тодорхой шалтгаангүйгээр удаа дараа нь дууддаг. За иргэнээс мэдүүлэг авахаар дуудсан хатлаа мэдүүлэг тайлбар авдаг, удаан хугацаагаар хүлээлгдэг, зөв усаар хайцдаг. Гэх мэт ийм олон ийм сөрөг үр дагаврууд одоо нөгөө нийгмийн зүгээс л байнга шүүмжлэлт дагуулдаг байсан. За эдгээр энэ сөрөг дагаврууд тодорхой хэмжээнд бол бүрэн арилаагүй ч гэсэн бас энэ эрэг үзүүлэлтүүд үзүүлээд бас ийм шүүмжлэлт дагуулах нь бол харьцангуй багассан гэж бол харагдаж байгаа. Иргэдийн бас төдийлөн сайн мэдтгүү энэ прокурорын дуудан ирүүлэх, албатай ирүүлэхийн мэдээллийн талаар мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Тэгээ эцэст нь хэлэхэд нийгэм хөгжихийн хэрээр бол бидний үйл ажиллагаанд дааж мөрдөж байгаа энэ хууль эрх зүйн тогтолцоо цаг үетэйгээ нийлүүлж байнга шинжилэгдэж байх ёстой. За тэр дундаа бол хүний эрх хуулиас нь ашиг сонирхлыг хамгаалах, за альва эрүүл шүүлтч гэдэг юм уу ийм зүйлээс урьдчилан сэргийлэх ийм шаардлага бол байнга тавигддаг. Тэгэхээр энэ шинээр батлагдсан энэ эрүүгээр хянаж тодтогоо хуульд маань нэлээд шинэлэг зохицуулалт орсноос гадна бас энэ бол цаг үетэйгээ нийлүүлээд байнга шинжлэхцээр бол байна хаа.